За энэ нөгөө нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд одоо уг нь энэ 26 оны 10 сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчлэх 27 оны 1 сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчлэх ёстой нөгөө нэмэгдсэн үртгийн албан татврын буцаа олголтын одоо хуулийн нэмэлт өөрчлөлтүүд байгаа. Энийг буцаагаад хүчингү олгох юм хууль оруулж ирсэн. Тэгэхээр энэ дээр асуумаар байгаа зүйл болохоор бид нар энийг 25 оны 11 сарын 14-нд баталсан. Энэ үед одоо юу гэдгийг геополитикч гэдэг юм одоо энэ тайлбар танилцуулга дээр байгаа энэ бүх асуудлууд чинь байсан шүү дээ. Тэгээ тухайн үед яг батлах үед би өөрөө асууж яснаа ч санаж байгаа. Яг энийг хэрэгжүүлэх боломж ч байгаа мó? Тийм ээ. Өөрөөр хэлбэл бүртгэл системчлэлийн хувьд байгаа мó? Буцаан олголтын хувьд төсөвчин болох юм уу? Тухайн үед болно гэж оруулж ирээл тэгэл ингээл их хурлаараа батлаа явцсан байдаг. Гэтэл энэ өөрөө батлаад жилч болоогүй дээрээс нь хэрэгжиж эхлээгүй байгаа энэ хуулиа бөөн зүгээр улс төрийн одоо PR болоод хүмүүст одоо юу гэдгийг иргэдэд ингээд нөөтийн буцаан олголт чинь 100% болох гэж юм те 50% болох гэж ингээ ингэж яваад тэгээ батлуулцдаг тэгээ нөгөө хууль нь хэрэгжиж эхлэхээс өмнө буцаад хүчингү болох гэдэг тэгэнгүүт энэ хоёрын хооронд одоо жишээлх юм бол юу гэдгийг хуулиар бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг шиг тийм нөхцөл байдал юу ч үүсээгүй зүгээр л засгийн газар ерөнхий сайдлыг өөрчлөгдсөн байдаг. Тэгэхээр энэ өөрөө одоо парламент чинь хуулиа батлаад ядаж тэр хууль чинь хэрэгжээд явах төвшөнд байлгах ёстой. Засгийн газар жишээлбэл өөрийн гэсэн цаашаа үргэлжлэх бодлоготой байх ёстой шүү дээ. Тэгэхээр энийг бол яг асуултын хувьд бол яагаад үнэхээр яг ямар тооцооллоо хийж үзээд энэ бүх одоо буцаалтыг чинь хүчингү болгож байгаа юм бэ? Тэгэнгүүтээ энийг хүчингү олгоод буцаа олголтоо хүчингү болгочоод нөгөө талдаа хувь хүний орлогын албан татвар ингээд дахиад баахан хөнгөлтүүд оруулаад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо юу гэдгийг яг тухайн засгийн газрын одоо сангийн сайдын бодлого байд юм уу, эдийн засгийн сайдын бодлого байд юм уу тийм ээ. Яг энэ дээр ингээд татвар дээр очиод одоо юу гэдгийг илүүтэй нэг PR тал руугаа явах гэж байгаа юм шиг юм шин содон зүйл оруулах гээд ингээд хуучин юмнуудаа хэрэгжүүлэхгүй болгоод ингээ яваад идэг энэ зарчим чи өөрөө яаж цаашаа үргэлжилж явах юм бэ? Тэгэхээр би бол энэ дээр тайлбарыг авмаар байна. Яагаад яг ямар тооцооллоор яг одоогийн 10 сарын 1-ээс хэрэгжих боломжтой гэж үзчихсэн энэ буцаан олголтын дүн чинь ямар үнийн дүнтэй болоод 27 оны 1 сарын 1-ээс 100% одоо 0-аас 500 мянган төгрөгнийх дээр 100% буцаалт гэжсэн энэ чи ямар дүнтэй болоод одоо хэрэгжиж чадахгүй болчиход байгаа юм бэ? За, нөөтийн татвар маань 2025 онд 6.2 их найт төгрөгт хүрээд нийт төсвийн орлогын 20%-ийг энэ татвар бүрдүүлж байгаа. Буюу одоо гол тулгуур 4 татврыг нийлүүлж гарч ирсэн. Нөлөөлөл өндөрт. За, засгийн газар нөөтийн буцаалтыг 20%-ийг 50% болгох хуулийг өргөн бариад энийг иргэдэд худалдан авалтаар нь дамжуулаад дэмжиж гэдэг бодлого орж ирсэн. За энэ өртөг зардал нэг 1.8 их найт төгрөгийн орлого нөөтөөс хасагдана гэсэн үг. Иргэдээр үлдэн гэсэн үг. 1.8 их найт үлдэх юм. За ийм хууль батлуулаад бид нар өргөн бариад төсөв хэлцэж яхад их хурл дээр нөгөө багш эмчлэрийн цалингийн нэмэгдэл гэдэг асуудал орж ирсэн. Улс төрийн шийдэл гарч орж ирсэн. Тэрний нэмэгдэл нь 2 их найт аваа авчлаа. 27 онд бараг 4 их найт л очих гэж байгаа. Тэгэхээр нөгөө бид нар тооцоолж ирсэн орлогоос гарах зарлагын хэмжээ нь 2 дахин нэмчихээр боломжгүй болчихж байгаа. Нэгэнт багш одоо сонголт байхгүй багш эмчлэрийн цалин хасах уу нөөтийнхөө энэ зардыг хасах уу гэдэг дээр л ирж байгаа асуудал. Засгийн тооцоолсон зардлаас эрс нэвсэн зардлыг их хурл дээр нэмэгдсэн учир шалтгаан юм аа. За нөгөө талаас энэ хавраас эхэлсэн энэ ойрхон дорнотын нөхцөл байдал дэлхийн нийтэд инфляцийг нэлээд өдөөж байна. Инфляциар дамжаад манайх шиг орнуудад бол төсвийн дарамт нэлээд ачаал орж ирж байна. Тэгээ ийм бас нэг ийм нөлөөллүүд орж ирж байгаа учраас шалтгаан байгаад байна. Үнэхээр за тухайн үед бол бидний оруулж ирсэн бодлого бол ингээд нөөтөө нэг 5% болгох чидоо л гэдэг бас бодол санаатай гэж хийсэн зүйл маань. Гэтэл одоо огцом тэр урсгал зардлын нэмэгдэл өөрөө тэр орон зайг л байхгүй болгоод байна л да.
Тэгэхээр бидний орлогын бод дэмжээ чинь хүрэлцгээ болоод эхлэхээр одоо сонголт буюу энэ хуулийг тодорхой хэмжээнд хойшлуулъя. Нөгөө талаас энэ нөөтөөр дамжаад энийг хамгийн их ашиглаж байгаа нь нийт хүн амын 25% энэ нөөтийн үр ашигын 75% хүртээд байгаа. Хамгийн худалдаа авалт хийж байгаа тэр бүлэглийг төвлөрөөд байгаа байхгүй юу? Гол нөгөө хүнсэн дээр худалдаа авалт хийж байгаа нөгөө зарим бүлэг дээр болохоор энэ ихэнх нөөтөд чөлөөлөгдсөн бараа байдаг болохоор нөөтийн ачаал нь тун баг очиод байдаг. Тэр зорилт талаас одоо бол бид нар бол багш эмчнэрийнхээ зардлаа цалингаа нэмээд явах нь эргээд эдийн засгаа худалдаа үйлчлэгээ дэмжихэд хэрэгтэй гэж тэтгэврээ нэмээд явах нь зүйтэй гэж үзэж штэ. Тэгэхэд энэ нөөтөө жон хойшлуулъя л гэдэг санаа байхгүй юу? Тэгээд эдийн засгийн чадхтай болоод ирэхээр мэдээж хэрэгжүүлэх ёстой энэ тэргүүний ажиллаа л гэсэн үг. За энэ дээр болохоор яг үнэхээр юу гэдгийг яг энэ мөнгөөр энэ цалинг тавих гэж байгаа юм уу? Энэ зардлыг хангах гэж байгаа юм гэдэг ийм асуудал байгаа гэж бол би бол бодохгүй байгаа даа л да. Нөгөө талаасаа одоо бид нар татварын багц хууль өргөн баригдаж орж ирж байгаа. Тэн дээр нөөтийн суутган төлөгчийн суурь босгыг 400 олгож нэмэгдүүлж байгаа шүү дээ. Тэрэн дээр чинь бас яг энэ нөгөө татварын асуудал нөөтийн татварын бас төсөвт нөлөөлөл бас гарч ирж байгаа. Тэгээд тухайн үед одоо яг энэ 25 оны 11 сарын 14-нд энэ хууль батлагдахад шилжилтийн үеийн зохицуулалт оруулж ирсэн. Өөрөөр яг тооцооллоо оруулаад эн чинь 26 оны 10 сарын 1-ээс 50% хөнгөлөлт, 27 оны 1 сарын 1-ээс 100% хөнгөлөлт чи явна шүү дээ. Тэгээ тэр үед тухайн үед одоо жишээлбэл энэ мөнгөний бодлого талаасаа ч тэр одоо энэ инфляц талаасаа ч тэр бүх одоо ойрын 5 жилийн мэдээлүүд чинь гарсан байсан. Одоо ийм гинтийн одоо юу гэдэг инфляцийн өсөлт ч гэдэг юм уу тэр юм бол байхгүй. Тэгэхээр одоо ингээд харахаар хууль уг нь баталсан бол тэр хуулийнхаа хүрээнд засгийн газар өөрсдийнхөө орлого зарлага төлөвлөгөөгөө гаргаад ингээд явах ёстой гэж ойлгож байгаа. Тэрнээс биш бид нар ингэж чадахгүй байна гэл ингээд хуулиа өөрчлөөд байдаг бол хууль гэж байгаад яах юм? Тэгээ дээрэс нь одоо юу гэдгийг за бид нар ерөөсөө энэ төсөв чинь бүрдэхгүй юм байна гэдэг татварын хуулиа өөрчлөө суугаад байгаа юм уу? Тэгэл татварын хуулиа нэмэл нөгөө ард иргэд дээр очдог татварынхаа хэмжээг нэмэлээдэг. Яагаад гэвэл бид нар өөр газраас орлого олж чадахгүй байна гэд. Гэхдээ тэр орлогоо тэр төрийн өмчт хувьцаат компаниудаас орлогоо нэмэгдүүлэлтэй. Тэднийхээ засаглал ямиг сайжруулалтаа. Төсөв рүүгээ тэр мөнгөө татхаа бодолтой. Тэгэхэд чинь тэнд хажуугийн параллел төсөв яваад шүү дээ. Энэ болгоныгоо нэг бодлогын төвшөнд янзлчихгүй тэгэл төсөв гэхээр л татварын хэмжээл ярьдаг. Одоогийн бидний таны хөндөж байгаа нөөцийн өөрчлөлт бол хэрэглээгээ их дэмжиж, эрэлтээ өгөөж, инфляцид өсөх нөлөө сөрөг нөлөө үзүүлэлтний хөндөр гараад. Засгаас өргөн барьсан татварын өөрчлөлтийн хууль байгаа ш. Татварын хуулийн дээр болохоор аж ахуй нэгжээ за ажлын байр олгож байгаа энэ талаа дэмжсэн юм бас өөрчлөлтийг бас засаг өргөн бариад одоо хэлцүүлж байгаа. Гол нь бид нар айл өрхөхийн суур орлогыг нэмэгдэх болцоог л нэмэе гэж бодож байна. Нөгөө талаар ёстой бодон шир дөрөв гэдэг шиг л ерөөсөө энэ хоёрын сонголтоо алийг хийх үү гэдэг шиг л орж ирж байна. Багш эмчнэр тэтгэврээ нэмэх үү? Нөөтийн буцаан олголтоо иргэдийн хармаанд үлдэх мөнгөний нэмэх үү? Тэгэхээр энэ бол их хурлын сонголт л доо. Урсгал зардлын энэ нэмэгдэл өөрөө төсвийн орлогыг төвшнгөөс давчгаад байгаа болохоор л зарим одоо хэдийгээр одоо хэрэгжүүлэх гэж ботсон зарим хуулиасаа одоо татгалцах, хойшлуулах юм саналыг л оруулж ирж байгаа байдал маань энэ. Тэгэхээр бид нар инфляцтай холбоотойгоор тэтгэврээ нэмж таарна. Төрийн албаныхаа цалин нэмж таарна. Нөгөө талаар энэ хууль батлагдчихвал хөрөнгө оруулалт тэг болно гэсэн үг. Бидэнд 2.2 их найдын хөрөнгө оруулалтын орон зай үлдсэн. Тэр хөрөнгө оруулалт үндсэндээ тэглэгдэнэ гэсэн үг. Тэрний цаан чинь аж ахуй нэгжүүдийн хийж байгаа гүйцэтгэж байгаа орон нутгийн эрүүл мэндийн боловсрол, орон нутгийн дэд бүтц ингээд чиглэсэн ингээд томоохон хөрөнгө оруулалтын дөрөнж байгаа ажлууд зогсчих том эрсдэл гараад байгаа байхгүй. Тэгэхээр бид хөрөнгө оруулалтаа явуулъя. Энд чинь ажлын байр бий болгоно, аж ахуйн орлого нэмэгдэнэ, татвар төлнө, цалин хөлс суур орлого дээр нөлөөлнө, гадаа зээлийн ашиглалтаа нэмэгдүүлъя. Шууд ингээд тараадаг, хуваарлдаг энэ халамж маягийн бодлогоодыг жоохон хойш нь тавьчихъя л гэж байна.